одоо зарчмын хувьд бол одоо дэмжиж байна. За тэгээд хэд асуулт байна. Ер нь энэ хууль гарсны дараа хэрэгжих шатанда ихээхэн хүндрэл гарах юм биш байгаа гэдэг зүйлтэй бас зарим гишүүдэд санал нэг байна. Ингээд хэдэн зүйл тодруулъя. Нэгдүгээрт нь одоо энэ 5-ын 4-т чинь боловсролын салбарын нийт орлогын 20%-аас доошгүй баггүй хөрөнгө оруулалтыг жил бүгд улсын төсвөөс гаргах гэнэ. Тэгэхээр энэ хэдийн хэмжээний хөрөнгө шаардлагдан гэсэн үг вэ? Нэгдүгээрт нь энийг нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт нь энэ ер нь өндөр хөгжилтэй орнууд хийгээд бусад орнуудад яг ийм хууль эрх зүйн актаар зохицуулсан ингэж хавтгайруулж зохицуулсан одоо хууль эрх зүйтэй орон хэр олон байдгийн болоо. Би яагаад ингэж асууж байна вэ гэхээр бас л жоохон ялгууртай хандмаар санагдаад байна л да. Жишээлбэл манайх одоо ингээд уул уурхайн салбар хөгжөөд эдийн засаг сайжраад ирэхлээр ажиллах хүчний дутагдлаар орж эхэлж байна шүү дээ. Тухайлбал Монголын хүн амыг доотлол нэг 5 сая хүргмээр байгаа юм. Тэгж байж энэ одоо эрчимтэй хөгжлийг тэгж байж энэ хөрөнгө оруулалтын дотоодоо шингээх өргөөжийг дээшлүүлмээр санагдаад байгаа юм. Тийм учраас магадгүй 5 бат үнээсээ шүүхтэй улсуудын 2-3 хүүхдийн сургамж гэдэг юм уу? Эсвэл үнэхээр ядуу алчиг толгойтой амьдралын баталгаа төвшингээс доогуур орлоготой тийм улсуудын хүүхдүүдийг түлхүү сурганаач гэдэг юм уу? Ийм одоо жоох ялгууртай юм хийж болоогүй юу? Бүгдийг гавтгайруулна гэвэл магадгүй бүгдээрээ ихтэй сургуульд тэртээ тэрнгүү шалгуур үзүүлэлт гэж бид нар ярьдаг. Тэгээд тэр шалгуур чих амархан болсон юм байлээ дээ. Ихэнх л ороод ирнэ. Тэгээ энэ хотын нэг Улаанбаатар хотын ч төвлөрөл утаа авнаар ерөөсөө одоо багсахгүй юм биш угаа. Ийм учраас би энэ хуулинд нэгэн тийм зохицуулт хийх гэж байгаа. Сая миний хэдэн асуултаар ийм маягийн зохицуултыг нэмэт тусгаж болохгүй юу гэсэн нэгдүгээр ийм асуулт байна. Хоёрдугаарт нь хөдөө орнуудад ихтэй сургуулийн салбарыг байгуулах би энийг олон жил ярьж байгаа. Энэ салбарыг байгуулсан тэнд багшилж байгаа, тэнд сурч байгаа оюутнуудад одоо давуу ирэх гэдэг юм араа илүү тэтгэлэг олох маягаар энэ төвлөрлөөс харуулах, хөдөөд соёл нэвтрүүлэх, орон нутагт нь одоо бий болох үйлдвэр аж ахуйн газрыг түшгэлсэн мэрэгжилтэн бэлтгэх ийм руу одоо бас ийм зүйл заалтыг энэ хуульд оруулж болохгүй юу гэсэн 3 дахь асуулт байна. За 4-дүгээрт нь цаашдаа ер нь сайн мэрэгжлийн боловсон хүчин ихтэй сургуулиар бэлдээ гэвэл лабораторийн сургалт маш чухал юм байна лээ. Тийм учраас энэ үйлдвэрлэлийн бааз одоо ингээд хувьсгалын сургуулиуд нэлээд ашигтай ажиллаж эхлэх юм л дээ. Мэдээж хэрэг сургалтын тоо ихсэхлээр тэнд ер нь орох орлого нь маш их болно. За тэрний тодорхой хувийг тэр сургуулийн материалын баазыг өгчүүлэх ялангуяа одоо тэр лабораторийн сургалтанд одоо зарцуул гэдгийг хуульчилж болохгүй юу? Би үүнд хоёр зүйл байна гэж бодоод нэгдүгээрт нь одоо ирээдүйн болсон Монголыг авч явах залуу хойч үедээ хөрөнгө оруулалт хийж байна. Хоёрдугаарт нь энэ одоо хувьсгалын хөвшлийн сургуулиудын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх гэж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ бэхжүүлж байгаа нэг хэсэг байна. Бэхжүүлэхгүй өнөөдөр олсон орлогоо ерөөсөө одоо зараа дуусч байгаа нэг хэсэг байна шүү. Тийм учраас энэ хуулиар эрх зүйн актаар энэний хяналтын тогтолцоог сайжруулах тал дээр одоо зүйл заалт оруулж болохгүй юу гэсэн дараагийн асуулт байгаамаа. За 4-дүгээр асуулт нь энэ 8-ын 3-ын 1-д энийг одоо суралцагчийг би зөвхөн өгүүлбэрийг уншихаа байлаа цаг баг учраас төгсгөлийн өгүүлбэр ингэж байна. Суралт олох цалин тухайн суралцгийн сургуулаа төгсөх хүртэл анхны нөхцлөөр үргэлжлэнэ гэж байна. За анхны нөхцөл гэдэг чинь бол өнөөдөр бас нэг тэр хуулийн заалтаар бол хөдөлмөрийн өсний доод хэмжээний 50%-тэй тэнцвэрж 10 сарын цалин олгоно гэсэн байна. За энэ үгсэг бол 700 орчим мянган төгрөг олох гэнэ л дээ. Тэгэхээр ийм хэмжээгээр цаашдаа сурсан сураагүй бүгд нь олгоод байж болох юм уу? Тийм улсын одоо эдийн засгийн чадах байна уу? Гэсэн дараагийн асуулт байгаа юм. Дараагийн асуулт байна. За ингээд бас оюутнууд 1 минут энэ минут ус оюутнууд ер нь одоо энэ за харуулъя. За нэмээд асууя гэж юу? За бод гişүү нэмээд асууч. За дараагийн сүүлчийн асуултууд энэ 137 мянган оюутан 111 ихтэй сургууль сурч байгаа юм байна. Энэний хэдэн хувь нь одоо ойрын 2-оос 3 жилд ажлын байраар хангагдах вэ? Ажлын байраар хангахдахгүй бол үнэхээр ийм балансчаагүй одоо мэрэгжилтэн бэлтгээд байгаа сургууль соёлынхаа юмыг одоо ярьж байгаа да. За боловсролын сайдмаас арга хэмжээ авч байгаа тухай ярьж байна. Ахиж өөрчлөлт байгаа юм байна. Ихтэй одоо дөрвтойхон шиг аваад хаахыг хаагаад нэг хоёр талд нь гаргачих болдгоо юм уу? Энэ хөдөлмөрийн зах зээлтэйгээ нийцээгүй энэ олон дээд боловсролтой улс чинь бол ер нь нэлээд нэг хэсэг нь үнээр сайн ажиллаж байх шиг улсаар дайчгүй салбарт нэг хэсэг нь нэлээд гай тарьж байна шүү дээ. Аав ээжтэй ах дүүдээ бараад ажил байхгүй. За тэгээ бүр одоо боловсролгүй хүнийг бол бас боловсролтой ингээд нэг золиг болоод байх юм. Эцэст нэг зүйл байна. Энэ гэмт хэрэг одоо хамрагдаж байгаа хүний хэдэн хувь нь оюутан залуучууд байна вэ?
Өнөөдөр энд боловсролын яамд ийм судалгаа байна уу? Тийм учраас энэ төвлөрлийг сааруулах, орон нутгийн ихтэй сургуулийн салбарыг хөгжүүлэхэд энэ одоо эдийн засгийн механизмыг анхаармаар байгаа юм да. Энэ дээр одоо юу гэж бодож байна? За эрхэм шүүн бодгийн асуултанд хариулъя. За эхний 3 асуултанд хариулнаа. За нэгдүгээр асуултын хуулийн төслийн 5-ын 4-тэй холбогдуулаад асууж байна. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн нийлбэр хэмжээ нь дээд боловсролын салбарын нийт орлогын 20%-аас багагүй байна гэдэг. Энд хэдийн хэмжээний хөрөнгө шаардлагатай юм бэ гэж. Тэгэхээр өнөөдөр бол манай энэ төрийн хэмжээний дээд сургуулиуд улсын төсвөөс олгож байгаа шууд зардалт нь олгож байгаа мөнгө бол 6 орчим тэрбум төгрөг байгаа юм. 10 оны одоо төсвөөс харахад. Тэгэхээр энэ бол нийт дээд боловсролын орлогын 5%-ийг бол одоо улсын төсвөөс гаргаж байна гэж ойлгож байгаа. А манай энэ хуулийн төсөл ингээд батлагдаад хэрэгжиж явах юм бол жилдээ 24.5 тэрбум төгрөг бол улсын төсвөөс энэ дээд боловсролын сургалтын байгууллагуудад шууд очно. Энэ бол одоо нийт орлогын 20 орчим хувийг бол одоо төсвөөс гаргахаар болж байгаамаа. Ер нь бол энд ингээд бас санхүү мөнгөний асуудлууд төрийн гишүүдч ярьж байгаа их хэмжээний одоо зардал мөнгө гарах юм байна гэдэг. Ер нь ингээд харьцуулаад үзэхэд гадаад орнуудын жишгтэй бид харьцуулаад үзэхэд бол одоо бол дээд боловсролынхаа салбарын нийт одоо зардлынх нь бол 84%-ийг бол Европын холбооны орнууд бол дундчаар 84%-ийг бол төрөөс нь одоо санхүүжүүлж байгаа. Америкийн нэгдсэн улсууд бол нэг 47% санхүүжүүлж байгаа. Одоо манай хэрэгж оруулсан төслөөр бол 20 орчим хувийн санхүүжүүлэх тийм л одоо зорилт тавиал явж байгаамаа. За хоёрдугаар асуулт тэр ер нь энэ оюутнууд ингэж цалин тэтгэлэг олгодог гадаад орны жишг байна уу гэж асууж байна. Тэгэхээр ийм жишг бол бас байна. Манай хөрш Оросын холбооны улсууд оюутанд сар бүр одоо 250-аас 2400 рублийн стипенд өгч байна. За энэ дотор 6 төрөлтэй байна лээ. Амжиргааны тэтгэгээс эхлээл ерөнхийлөгчийн тэтгэх хүртлээ. За ойрын хөрш хятад улс бол одоо энэ оноос эхлэн бас зарим төрлийн тэтгэлэг олгох одоо гэж байгаа. За Франц улс бол сар бүр 450 евро өгч байгаа. Германд насны хязгаартайгаар сар бүр 300 евро. Шведэд 7 хоногт 200 евро цалин тэтгэлэг бигээр бол ингэж олгож байгаа. За хавтгаарсан гэсэн асуудал бас яригдж байна. Тэгэхээр ерөнхийдөө манай энэ хуулийн төслийн үзэл баримтлал нь бол ер нь зорилго нь бол ер нь манай Монголын дээд боловсролын тогтолцоог дэлхийн жишг рүү ойртуулъя. Дэлхийн тэр голдрол руу ямар ч байсан оруулъя эхний ээлжинд. Тэгээд цаашдаа тэр дэлхийн голдрлоороо ингээд зөв голдролд ороод хөгжиж явах үндсийн тавих ийм л одоо үзэл баримтлал зорилготой байгаамаа. Дэлхийн жишг нь бол ерөөсөө дээд боловсрол бол нийгмийн баялаг юм аа. Нийгмийн баялаг бүтээж байгаа талууд бол харилцан зардлаа хуваалцах ёстой гэсэн ийм жишг байдаг юм байна. Тэгээд оролцоо хяналтаа одоо тавина. Өөрөөр төрөөс одоо тодорхой хэмжээний одоо санхүүгийн оролцоотой байгаа үед бол төр тухайн сургуулиудаа одоо шаардлага тавих ёс суртахууны эрх нэгдэж байна гэж бид ойлгож байгаа. Тэр үднээсээ төр бол ерөнхийдөө дээд боловсролынхоо хөгжлийг бол залаад явах боломж бол энэ санхүү мөнгөний оролцоотойгоор бол хэрэгжих боломжтой юмаа гэж үзэж байгаамаа. За 3 дугаар асуулт. Одоо ингээ хууль хэрэгжээд ирэхлээр энэ манай ихтэй сургуулиудын тэр лаборатори, үйлдвэрлэлийн бааз, сургалтын бааз одоо бэхжихүү энэ тал дээр анхаарсан байна уу гэж асууж байна. Тэгэхээр энийг бол бид хуулиндаа бол яг одоо дээд сургуулийн сургалтын байгууллага маань одоо энэ хөрөнгө мөнгийг бол ийм зарцуулна гэсэн зүйл заалтыг бол зааж өгөөгүй л дээ. Ер нь бол төрөөс олгох тэр санхүүжилтээр бол бас одоо тэр тухайн сургуулийнхаа сургалтын баазыг бэхжүүлэхэд бол нэмэр болно гэж л одоо ойлгож байгаа. Баярлалаа. За би бас зарим асуултанд нэмж хариулъя. За авсан баярлалаа. Төгсөгчдийн ажлын байраар хангах тухай одоо энэ үзүүлэлт бол өнгөрсөн онд 34% байсан. Улсын хэмжээнд бид нар судалгаа хийж үзэхэд
28 байсан. Жоохноор нэмэгдээд явж байгаа. Одоо энэ хууль дээр зааснаар бол төрийн дэмжлэг үзүүлэх ихтэй сургуулиудын шалгуур дотор бол төгсөгчдийг ажлын байраар хангасан байх явдал гэж ингэж оруулж байгаа. Ингэснээр бол төгсөгчдийн ажлын байрны төгсөгчд одоо хөдөлмөр эрхлэх бололцоо улам өснө гэж ингэж үзэж байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд одоо ирэх жишээ татсан 2500 хуульчийн оронтой байхад 25,000 хуульч бэлдэж гаргаж байна гэдэг. Тэгээд зарим мэргэжлүүд нь бол бас яг юу биш мэргэжил гэхээс бас боловсрал маягаар хүмүүс эзэмших сонирхолтой байдаг гэдгийг бас та бүхэн анхаараарай гэж ингэж хүсэх байна. Одоо Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн баасан Моисийн хуулийн ангид сурж байгаа. Тэр хуульчлах гэдэг байгаа биш хуулийн мэргэжлэл дэвшлүүлэх гэж сурж байгаа байх л та. Нэг ийм бас юмнууд бас байгаа гэдгийг бас анхаараарай гэж хүсэх юм аа. Тэгээд ер нь төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ихтэй сургуулиудын хотхон байгуулах ажлыг явуулахдаа бас хэд хэдэн газар зөвхөн Улаанбаатар хотод биш хэд хэдэн газар байгуулахаар засгийн газрын бодлогын бичиг баримтад тусч орсон ховдод дорндод дарханд орхонд бас энэ хотхнууд байгуулах тухай асуудал бас нэмж суусан гэдгийг хэлье. За зөвхөн за бод шинэ асууж. За баярлалаа. Тэгэхээр сая Атхан баяр сайтын хариулж байгаас бодоход нэг 30% л байгаа юм ба ш төгсөгчдийн ажил эрхлэлт. Тэгэхээр энийг одоо дээшлүүлэх тал дээр цаашдаа ямар алхам хийх гээд байна. Хоёрдугаарт нь би ийм асуусан шүү дээ. Улаанбаатарт гарч байгаа гэмтэргийн хэдэн хувь нь одоо оюутан залуучуудтай холбоотой гэмтэрэг гараад байна вэ? Дээр нь мөн цаашдаа энэ хуулийн төсөлд ерөнхийлөгчийн зөвлөх тамгын газрын дарганаар оролцож байна. Энэ олон хүүхэдтэй айлыг одоо дэмжих талаар зүйл заалт оруулж болохгүй юу? Яагаад гэвэл Монголын хүн амыг өсгөх асуудал маш чухал байна шүү дээ. 2.7 сая хүн амтай ийм том эдийн засгийн өсөлттэй бид нар бол цаашдаа бас л хэцүү. Тийм учраас энэ улс орны аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэхэд хүн ардаа сайн сайхан амьдралтай байлгахад энэ Монголыг авч үлдэхэд энэ хүн амын өсөлт их чухал шүү. Энэ хүн амын өсөлтийг юутай холбогдуулж хийж чадах вэ гэхээр ерөөсөө энэ хуультай холбогдуулж хийж чадмаар санагдаад байгаа юм би. Тийм учраас энэ дээр одоо тодорхой зүйл заалт оруулах боломж байхгүй юу? Оюутнуудын гэмтэргийн холболт гэмтэр хэрэгт холбогдож байгаа тал дээр уулын судалгаа байдаг. Миний гар дор тоон байхгүй учраас танд яг шууд хэлж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Зүгээр ер нь бол сургуулиудад олгох санхүүгийн дэмжлэгийг олгох нэг болзон шалгуур нь ажлын байрны эрхлэлт гэдэг ингээд шахаад ирэхээр хөдөлмөр эрхлэлт бол цаашдаа нэмэгдэх байхаа гэж ингэж бодож байгаа.